За яг хагалгаанд ороход надад энэ маш сонирхолтой санагдсан. Яа тэгэхээр энэ шил бол 3D болгож харагдуулдаг шил. Бид нэр кино театрт орохдоо нөгөө ийм шил үзээд кино үзэхээр яг дотор нь орсон юм шиг мэдрэмжтэй үздэг шүү дээ. Гэтэл энэ шилийг бас мэслийн үед ашигладаг юм байна. Оронгийн мэслийн үед том дэлгэцээр хүний дотор эрхтний хэд дахин томорж харуулад дээрэс нь энэ шилийг зүгчгээр ерөөсөө яг тэр хүний дотор эрхтний дотор өөрөө яваад байгаа юм шиг маш тод сайн харуулдаг юм байна. Одоо хэдийнээс ихтэй энэ технологиг сонгодог эмнэлэгт хэрэгжилж байгаа вэ? Одоо дурангийн хагалгаа өөрөө зөвхөн одоо 2D дэлгэцэн дээр харахаас гадна 3D хэлбэрээр ашиглаж болдог ийм технологиуд гараад ирсэн. Сонгодог эмнэлэг бол энэ аппаратыг дэлхийд даяар анх хэрэглэж эхэлсэн тэр цаг үеэс эхэлж бид нар худалдан авалтыг хийсэн. Ингээд одоо яг одоо анхны Olympus брендийн одоо 3D дурангийн технологи орж ирэхэд сонгодог эмнэлэг энэ аппаратыг худалдаж аваад одоо бид нийт 2-3 жил энэ аппарат энэ дурангийн хөрөнгөөр ажиллаж байна.